төсвийн байнгын орондор эрүүл мэндийн одоо яг энэ багц төсвийн тухай хэлцүүлэгт оролцож байгаа учраас хийж чадаагүй байна. Шинээр бол Эрдэнэ туяа гэдэг нэрийн бичгийн даргатай болсон. За Эрдэнэ туяа бол анхаахын боловсролын доктор, эмч хүн, төрийн захиргааны удирдлагаар мэргэсэн ийм одоо хүн бол төрийн нарийн бичгийн даргын ажлыг өчигдөөс эхэлж хийж байгаа гэдгийг бас хэлчихье. За өнөөдрийн уулзалтын зорилго нь юу вэ гэвэл нэгдүгээр сүүлийн үеүүдэд манай эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн сайдын багцаас болоод олон улсын байгууллагын төсөв маш олон үндэсний хэмжээний зөвлөгөөнүүд хийсэн. Бид нар өрхийн эрүүл мэндийн эмчнэрийн зөвлөгөөнийг хийлээ. Сумын эмчнэрийн зөвлөгөөнийг хийлээ. Эхний улсын зөвлөгөө хийлээ. Эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх улсын зөвлөгөө хийлээ. Эмчнэрийн сургалтыг хийсэн, их баригчдын сургалтыг хийсэн гэх маш олон маш их хөрөнгө гаргалаа. Харамсалтай нь өнөөдрийг болтол энэ их хөрөнгө зарсан үр дүн харагдахгүй. Түүнээсээ болоод нөгөө эндээс гарах бодлогын баримт бичгүүд одоо ингээд хуримтлагдаад гараагүй байгаагүй эрүүл мэндийн яам сая 2 зассан. Ингээд ойрын үед бид нар эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр гэдэг стратегийг гаргалаа. Өрх сумын эмнэлгийнхаа эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээний хөгжлийн стратеги баталж гаргалаа. Анх шатны тусламж өрхийн эмнэлгээр одоо багц үйлчилгээний багцаа баталж гаргасан. За бүр хамгаалах стратеги гаргасан. Гэх мэтлийн бодлогын хэд хэдэн баримт бичгүүдийг бол одоо гаргацсан байж байгаа. За энийгээ бид нар вебсайтн дээр тавина. Манай дарга нар энэ стратегиудыг хараад энэ эрүүл мэндийн салбарынхаа шинжилгээ шинжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. За сүүлийн үед манай эрүүл мэндийн салбарын шинжилэл удаашрсан зарим хөтөлбөр зогссон энэ байдлыг засах ёстой гэж үзэж байгаа учраас бид 7 дугаар сарыг эрүүл мэндийн яамны ажлыг сайжруулах ийм сар болгож байгаа. За энэтэй хамт бол эрүүл мэндийн газрууд адилхан ажлаа сайжруулах сараа гэж энийг бол ойлгож авах хэрэгтэй. За энэ сар бол 7 сар тул энэ эрүүл мэндийн салбарын шинжилгээ хүрээнд боловсруулах ёстой бодлогын баримт бичгүүдээ гаргах, засгийн газрын хуралдаан, их хурал өргөн барих бодлогын баримт бичгүүдээ эсэслэн боловсруул дуусгах ийм сар болгож байгаа учраас эрүүл мэндийн газрууд, эрүүл мэндийн байгууллагууд бүгд шашаатанда өөрсдийнхөө дотоод ажлыг сайжруулах сараа гэж ингэж ойлгох хэрэгтэй гэдгийг нэгдүгээрт бол та бүхэнд зориуд анхааруулж байна. За 8 дугаар сарыг бол бид нар эрүүл мэндийн ажилтны нийгмийн одоо асуудлыг шийдвэрлэх сар болгож бас зарлж байгаа. Жишээлбэл бид нар нэг эмнэлгийн ажилчдын баяр гэдэг нэг хонь хорхогдож идээд нэг 40 литрийн арх уугаад энийг айраг уугаад энийг бид нар баяр тэмдэглэж үздэг энэ сар энэ жилээс эхлээд болиё. За 8 дугаар сард бол бүх байгууллагууд шатндаа эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлын талаар өргөн хэлэлцүүлэг явуулж 8 дугаар сарын сүүлчийн одоо 20 хоногт бол улсын хэмжээний ийм үндэсний зөвлөгөөнийг эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлын чиглэлээр 8 дугаар сарын сүүлчээр ийм зөвлөгөө хийнэ. Энэ зөвлөгөөнийг хийх анхны материалыг бол аймаг дүүргийн одоо энэ газрын дарга нар эмнэлгийн байгууллагууд гаргаж ирнэ. Тийм учраас 8 сард үндэсний хэмжээнд эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явна. Сумын эмнэлгээс эхлээд, өрхийн эмнэлгээс эхлээд, аймгийнхаа нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхлээд, за харьяа байгууллагуудаас эхлээд бүх одоо байгууллагууд дээр нийгмийн асуудлын чиглэлээр энэ одоо өргөн хэлэлцүүлгээ явуулж дүнгийн 10-ны дотор 15-ны дотор 10 арай яг 15-ны дотор эрүүл мэндийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын одоо нэр дээр ирүүлнэ бүх байгууллагууд. За энд эрүүл мэндийн хөгжлийн төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн төв бүгд орно. Энд нийгмийн асуудлыг бид нар шийдэх ийм ажлын хэсэг гаргаж нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өргөн хэлэлцүүлгийг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг 8 сар явуулах ийм одоо шийд гаргаж байгаа. За ингээд энэ дээр манай төрийн захиргааны удирдлагын газрын удирдлагын хариуцаад үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг бол одоо гардаж хийнэ гэж та бүхэндээ хэлмээр байна. За 9 сарыг бол бид нар оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгож байгаа. За оюутныг эрүүл мэндийн дэмжих тусламж үйлчилгээнд нь үнэлгээ өгч оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тэр одоо өнөөдрийн байдалд өөрчлөлт хийх, оюутнуудад сурал сурталчилгаа явуулах, стратеги тактика боловсруулах, хүртээмжтэй болгох энэ чиглэлээр бид нар
9-р сарыг бол оюутны эрүүл мэндийг дэмжих сар гэж болгож байгаа. Энэ бас адилхан аймаг төгсрөг одоо аймаг нийслэлд нэгэн зэрэг хамаарна. За энэ өөрийнхөө дэвсгэр нутагт байдаг, өөрийнхөө орон нутагт байдаг оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж сайжруулах талаар эрүүл мэндийн байгууллагад анхаарч ажиллах нэ. Энийг бол удирдамжаар эрүүл мэндийн яамнаас хангана. Энийг бодлого зохицуулалтын газраас одоо тодорхой удирдамжаар хангаж ажиллана гэж. За 10 дугаар сар бол ахмадын эрүүл мэндийг дэмжих сар. Ахмад насныхаа эрүүл мэндийг бид боловсруулж батлана. Засгийн газраараа оруулж батлана. Түүнээс гадна энэ өгүүлж байгаа тусламж үйлчилгээнд эрс өөрчлөлт гаргах энэ эхлэлийг тавих сараа гэж та бүхэндээ бас зориуд хэлж байна. Яагаад гэвэл энэ зуны цагтууд амралт зугаалгын цаг ихгүй нэг аймаг гэсэн да. Сонсохгүй нөө. За сонсохгүй нэг энийг хэн хариуцгая. Тэрний яасан бэ? Яасан? Сонсогдож байна уу? Сонсохгүй нэг. Энэ жоохон холдоод байгаа юм. Энэ холдоод байгаа. Бэнэ. Тэна тусахгүй. Сонсогдохгүй нөө. Тэна тусахгүй дээ. Яагаад ингэ? Сонсогдож байна уу? Дүрсээр яах юм? Дүрсээ. За дүрсээ. Ярьсан зүйлийг сонссон юм уу? Ярьсан зүйлийг сонссон юм уу? Тэгж миний дүрсээр яах вэ? Та нар яриа. Тэна сонсдیں۔ За 11-р сар та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн салбарын суурь шинжилгээний бодлого гарсан сар штэ. Нодлон бид нар 12-ны 11-р сар эрүүл мэндийн салбарын суурь шинжилгээний бодлогыг гаргасан. За энэ 11-р сар бол манай эрүүл мэндийн салбарын хувьд бол энэ суурь шинжилгээнийхаа эхлэлийн тайлан хэлэлцэх сараа. Бүх байгууллагууд энэ шинжилгээг яаж хийв, юундаар нь алдав, юу нь болохгүй байна, ямар юмд хүрчих үү гэдэг энэ одоо тайлангаа тавих сар бол 11-р сар шүү. За 12-р сар бол одоо нийгмийн хадгаламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг одоо сайжруулах энэ хүмүүсийн эрүүл мэндийн дэмжих сар болгож байгаа шүү. Аль аймаг вэ? Ано. Аль аймаг? Сонсохгүй анаас. Сонсож байна уу? Аль аймаг үсэж дөрөв тань. Одоо Бэно. Ингээс. Орон таймаг байна уу? Бэно. Сонсогдож байна уу? Өөрснийх нь юм сонсогдсон. Сонсогдож байна уу? Урангаас байна. Одоо сонсогдож байна. Бэно. Бас наран цайснаас Бано. Орон таймаг сонсож байна уу? Осчод яг хоо. За үргэлжлээд тэгээд. За үргэлжлүүлээ. Техникийн ажилтгаан засгийн гадуур байна. Дараа нь бол сая би 12 сар нийгмийн халдвар байгаа иргэдийнхаа эрүүл мэндийг дэмжих сар энэ чиглэлд манай эрүүл мэндийн байгууллагууд ажиллаа чиглүүлнэ гэж. За дараагийн дугаарт бол эрүүл мэндийг дэмжих сангаас аймагуудад нэг иргэнд 80 төгрөгөөр бодож санхүүжилт хуваарлдаг байсан. За энэ жил бол бид нар 4 дахин нэмэгдүүлж 360 төгрөгөөр нэг иргэнд бодож эрүүл мэндийн дэмжих сангаас хөрөнгө төсөв хуваарлсан байгаа. За түүн дээр нэмэгдээд одоо эрүүл мэндийн байгууллагуудад 12 оны давсан орлогоос тодорхой хэмжээний
мөнгө санхүүгийн одоо нөөц хуваарлагдсан. За энийг бид нар веб сайтн дараа тавина. Тэгээд энэ эрүүл мэндийг дэмжих санхүүжил энэ давсан орлогоос санхүүжил болохоор нэмэлт гэрээ байгуулж эрүүл мэндийн байгууллагууд энэ тулгуур асуудал шийдэх энэ санхүүжилтийг өнөө энэ бусад аймагууд зарим нь сонсогдохгүй яг гурван амжилтсаар дүрсэн л гараад байна. Сонсохгүй. Чи удирдах болохоор чи энэ бусад аймагуудыг жоохон чимээгүй сонс гээд юугаа хаад ихгүй байна. айгүй юм онгол Онгол ясан. энэ аймагууд байна шүү дээ. Аймагуудаас тусаа асуудал шиг болтыг байгаа шүү. Засгийн авалтаа. Аймагууд юугаа унтраах юм биш үү эхлээд үг хэлэх болоогүй бид нар наад төхөөрөмж унтраахгүй бол нээлттэй тавьчих юм бол энд сонсогдохгүй юм байна шүү. Тоног төхөөрөмжөөс ашиглаж сурна шүү хэдүүлээ. Аль аймгийн микрофон нээлттэй байгаад байна. Микрофон унтраачаар хэдүүлээ. Тэгээд сонсчоод үг хэлэх бол нэгэд ярина шүү. Тэгээ битэн шуугаарай. За би хамгийн сүүлд хэлсэн сая 2012 оны давсан орлогоос тодорхой хэмжээний санхүүжилтийн их усүр аймаг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарлагдсан байгаа. Энийг эрүүл мэндийн яамны веб сайтаас хараарай. За эрүүл мэндийг дэмжих сангаас бол нэг иргэнд оногддог нэг иргэнд бид нар 80 төгрөгөөр тооцож аймагуудад дэмжих сангаас хуваарлдаг бол энэ жил 360 төгрөгөөр бодож дэмжих сангуудаас аймагуудад одоо хуваарлсан байгаа санхүүжилтийн их усүр. За энэ мөнгийг юунд зарах вэ гэвэл тухайн аймгийн болоод тухайн байгууллагын нэн тулгамдсан асуудлуудад чиглүүлж энэ санхүүжилтийнхаа төслийг бичээд эрүүл мэндийн яамтай нэмэлт гэрээ байгуулж энэ санхүүжилтээ ойрын үед авч ажиллаа эхлүүлэхийг бас эндээс үүрэг болгож шүү. Ажил их удаашралтай байна шүү гэж. За өнөөдрийн энэ тэл зөвлөгөөнөөр бид нар сая гарсан шинжилгээний баримт төчгүүдийн зарим баримт төчгүүдийн талаар бас ярих ёстой юм байгаа. За их хүүхдийн эрүүл мэндийн улсын зөвлөгөөнөөс ямар зөвлөмж гарсан, юу хэрэгжүүлэх гэж байна. За халдвар сэргийлэлт эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх талаар ойрын үед юу хийх гэж байна. Сумын эрүүл мэндийн төвийн шинжилэл, өрхийн эрүүл мэндийн төвийн шинжилгээ энэ зөвлөгөөний үр дүн ямар одоо бодлогын баримт төчгүүд гарав гэдэг талаар манай Баярмаа өнөөдөр энэ бодлого зохицуулалтын газрын даргыг төр орлоод энэ хуралд оролцож байна. За тэгээд манай мэрэгжилтэн Болормаа ярих юм уу? Ярих. Болормаа. За та нар энийг ярьж. Дараа нь бид нар үндэсний баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, бэлэн байдлыг хангах талаар анхааруулах ийм одоо зөвлөгчийг бас өгнө. Та бүхний энэ амтан гэрээ. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэнд улсын зөвлөгөөн 2013 оны 6 сарын 7-наас хойш миний ярьсан байгаа. За энэ зөвлөгөөний үеэр зөвлөнд оролцогчдод зөвлөнд гарсан. За энэ зөвлөмжүүд маш нэлээд өргөн хүрээний төвшин болгондоо их одоо шийдвэр гаргацсан төвшинт хийж, бодлогын төвшинт хийж, за мөн одоо эрүүл мэндийн яам харьяа байгууллагын төвшинт хийхээр ингэж гарсан байж байгаа. Ер нь одоо эхний ээлжлэг зөвлөмжийг хэрэгжүүлэхээр бол нэг төрөнд хийх хэдэн одоо арга хэмжээгүүдэд бид нар одоо сайдын тушаалаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр байж байна. За үүнд бол эхний нэрхан болон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бол дараах үйл ажиллагаа гэх юм. За энд нэрхан болон хүүхдийн төвшинтэй за мөн асаргаа суулгаа төлөх бүх байгууллагууд бол өөрсдийнхөө одоо үзүүлэлт тусламж үйлчилгээний байдал бол эрсдлийн үнэлгээ хийж за эрүүл хэрэгтэй байгаа. За их хүүхдийн яаж та нэраны шаардлагатай тусламжийн үнэлгээг бол эрүүл мэндийн яам группийн хүүхдийн сантай хамтран бол 2 удаа хийгдсэн байж байгаа. За энэ үнэлгээний төлөвлөмжөөр гарсан. Энэ үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг бол бүх одоо байгууллагууд бол хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байнамаа. За өсвөр үеийн төсвийн зөвлөх чиглэлээр бол бид нар дараах зөвлөмж гарсан байгаа. Энэ дээр бол өсвөр үеийн эрүүл мэндийн одоо ээлжтэй тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсон гаргана. Энэ одоо стратеги төлөвлөгөөг боловсруулж гаргасны үр дүндүүд бүх одоо улсын хэмжээний өсвөр үеийн одоо клиникүүдийг нэгдсэн нэг бүтээгдэхүүнээр хангаж ажиллах болно. За их хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой энэ зөвлөгөөн дээр яригдсан одоо хүмүүсийн одоо их
юу анхаарах асуудал бол оюутны нөхөрчөө эрүүл мэндийн асуудал байсан. Энэ асуудал нэлээд их тулгамдсан асуудал болж байгаа. Нэгдүгээр оюутнуудад одоо тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол бас харьяалал харгач гэдэг байдлаас болоод хаана үзүүлэх үү гэдгийг оюутнууд мэдгүй. Зарим газруудад харьяаны бас хөдөө оруулалтаас ирсэн гэдэг юм уу байдлаар одоо тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол хожимдол үүсэж байгаа. Энэтэй холбоотойгоо оюутнууд ялангуяа жигнэслэх хэмжээ хүндрэх юм уу? За мөн одоо тусламж үйлчилгээ хөрөнгө авч чадахгүй байгаа тохиолдол байгаатай холбоотойгоор бол нэлээд арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Энд бол ялангуяа 9-р сарыг бол оюутны эрүүл мэндийг дэмжих сар болохоор бол шийдвэр гарсан байгаа. Энэ үйл ажиллагааг бол улс орон даяар бол зохион байгуулна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар бол ажлын хэсэг байгуулагдана. За энэ арга хэмжээний хүрээнд бол бүх одоо орон нутгууд бол өөрсдийн одоо орон нутгаар байгаа их дээд сургууль, коллежийн судалгаа гаргаж за оюутан сурагчдад зориулсан одоо эрүүл мэндийн тусламжийг сайжруулах тийм уулзалт ярилцлагыг бол бичсэн маягаар бол зохион байгуулнаа. За оюутнуудын одоо зориулсан нөхөрчөө эрүүл мэндийн сургалт туршлагын ажлыг бол төрийн бус байгууллагатай хамтран одоо өргөх байдлаар бол бүх одоо эрүүл мэндийн байгууллагууд шаталтаа бол зохион байгуулах хэрэгтэй байж байгаамаа. За эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгийг сайжруулах чиглэлээр бас дараах одоо зөвлөмжүүд гарсан байж байгаа. Ерөнхийдөө одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгийг өргөжүүлэх ажлыг бол зохион байгуулах. За эхлэх эмэгтэйчүүдийн энтерийн тоог нэмэгдүүлэх ажлыг бол одоо жил жилийнхаа төсөлд суулгаж нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх. За мөн хамгийн гол нь хувийн хвшлийн одоо эмэгтэйчүүдийн эмнэлгүүтээ гэрээгээ гүйцэтгүүлэх одоо тусламж үйлчлэгийг чиглэлээр гаргаж энд бол одоо сонгон шалгалтанд оруулах ажлыг эхлүүлнэ. За мөн иргэний эрүүл мэндийн даатгалаас бол их байхын зарим одоо тусламж үйлчлэгийг бол иргэний эрүүл мэндийн даатгалд оруулах энэ ажлыг одоо шийдвэрлэх ийм одоо зөвлөмжийг бол хэрэгжүүлэхэд ихний ээлж хийж байна. За тэгээд одоо баярмаа. 2-3 юм байгаа шүү дээ. Тэр халдвараа хийж. Халдвараа хийж. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн амар амгалан дайрсан. Эрүүл мэндийн яам глобал сангийн дэмжлэгтэйгээр энэ оны 6 дугаар сарын 19-ээс 20-ны өдрүүдэд халдварын сэргээр цэнхтийн үндэсний анх дугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан байгаа. Энэ зөвлөгөөнд нийтдээ хот хөдөөгийн гадаад 100 давтар үйлчилж оролцсон. Зөвлөгөөнөөс тодорхой одоо эмнэлгийн дотоод халдвар, эрүүл ахуйн бичгийн барих чиглэлээр одоо ариун цэвэр халдвар хамгааллын талаар бол зөвлөмжийг гаргасан байгаа. Үүнтэй уялдаад бид нар энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх одоо зөвлөмжийг бүх одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд үүсгэж байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс одоо дараах одоо 5-6 тодорхой ажлуудыг одоо арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энд юу вэ гэхээр нэгдүгээрт нь 2013 оны одоо энэ 9-р сард багтаагаад одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгүүдийг зориултын одоо 3 өнгийн хувин 5 өнгийн одоо альчвараар хангах асуудлыг шийднэ. Мөн ариутгын бодисдод үнэлгээ одоо өнөөдөр эмнэлгийн одоо байгууллагуудад хэрэглэгдэж байгаа ариутгын бодис идэвхийг үнэлэх мөн энэ чиглэлээр одоо хэрэгжилж байгаа ариутгын бодисын жагсаалтуудыг гаргаж одоо хэрэгжүүлэхээр байна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр эмнэлгүүдийн одоо эрчим дэмжлэгээний болон одоо мис ажилбар хийдэг болгоомжуудад бол агааржуулалтын системийг шинжлэх сайжруулах ийм асуудал байгаа. Энэ дээр бол одоо эрүүл мэндийн байгууллагууд бол өөрсдийнхөө одоо энэ талын мэдээллүүдийг бол эрүүл мэндийн яамд төсөвтэй нийлүүлэх шаардлагатай байна. За дараагийн нэг асуудал юу гэхээр одоо хотороос сэргийлэх гол асуудал гар угаах асуудал дээр одоо бид нэр эрс шинжилгээ хийх хэрэгтэй байна. Маш олон жил ярьж байгаа. Тийм учраас одоо гар угаах, бие засах газрын ариутгал халдварлуулалтын дэглэм журмыг барих асуудал дээр бол одоогийн байгаа мөрдөж байгаа одоо дүрм журмаа одоо чанд мөрдөж ажиллахыг бол эрүүл мэндийн байгууллагын дарганаараа хүсэж байна. Мөн дараагийн нэг чухал асуудал юу гэхээр эрүүл мэндийн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг амарч газруудын янз судлалын лабораторийн хяналтыг сайжруулахтай холбоотой арга хэмжээ авах төлөвлөж байна. Энэ дээр бас аймагуд одоо эрүүл мэндийн байгууллагууд одоо зөвлөх төсний одоо бэрхшээл одоо тэмдэг холбоотой тэрийг шийдвэрлэх шаардлагатай төсвүүдээ эрүүл мэндийн яамд ирүүлэх хэрэгтэй байна. Мөн одоо эмнэлгийн халдвартай холбоотой нэг асуудал юу гэхээр эмнэлэг одоо ажилладаг бид нар бол хэлдэг асрагч гэдэг
Энэ үйлчлэгч нарт зориулсан одоо мэргэжлийн сургалтуудыг бид нэр явуулахаар шийдэж байгаа. Ингээд одоо бүх эрүүл мэндийн байгууллагын үйлчлэгч нар одоо мэргэжлийн сургалт явуулж гарын алгаар хангах эдгээр ажлуудыг бол ихээр бол хийж байна. За бас одоо эрүүл мэндийн салбарын суурь шинжилгээний хувьд одоо хийгдсэн хоёр томоохон ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны одоо тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг одоо сайжруулах чиглэлээр бид нар өрхийн эрүүл мэндийн шинжилгээ усан зөвлөгөөнийг 2013 оны 3 сард зохион байгуулсан байгаа. 220 гаруй хэрэгжиж оролцсон. Энд одоо зөвлөгөөний одоо үр дүн болж бид нар одоо их бодлогын одоо хэд хэдэн одоо томоохон баримт цэцгүүдийг одоо батлан одоо эрүүл мэндийн яамд батлаад одоо хэрэгжлийн шатнд явж байна. Үүнд юу вэ гэхээр нэгдүгээр нь өрхийн эрүүл мэндийн шинжилгээний стратеги батлагдсан байгаа. Хоёрдугаар нь өрхийн эрүүл мэндийн үзүүлэлт тусламж үйлчилгээний багцыг эрүүл мэндийн салбарт шалгасан байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар түүний шалгуур үзүүлэлтүүд бол одоо эрүүл мэндийн сайжруулалтад тус батлан одоо хэрэгжлийн шатнд орж байна. Ийм учраас эрүүл мэндийн байгууллагын одоо удирдлага дарга нар бол одоо эрүүл мэндийн яамны вебсайтаас одоо их зүйлүүдийг танилцж бүргөө гаргаж байна. За хоёр дахь том асуудал юу гэхээр бид нар бас сумын эрүүл мэндийн төвийн шинжилгээний улсын 2 дугаар зөвлөгөөний зохион байгуулсан байгаа. Энэ оны 5 дугаар сард нийтдээ 400 гаруй төлөвлөгчид оролцсон. Энэ улсын зөвлөгөөний үр дүн болгож бид өнөөдрийн дотор бас хэд хэдэн одоо бодлогын баримт бичгийг болгоод байна. Энэ дээр сумын эрүүл мэндийн төлөвлөлт тусламж үйлчилгээний багцыг эрүүл мэндийн сайдын тушаалаар батлаад байна. За хоёр дахь нь юу гэхээр сумын эрүүл мэндийн төвийн бүтэц зүйл ажиллагааны стандартыг одоо эрүүл мэндийн яам эцэслэн боловсруулаад стандарт хэмжээний үндэсний төлөв өгүүлсэн байгаа. Сумын эрүүл мэндийн төвийн шинжилгээний стратеги одоо эцлэх шатндаа сайдын тушаалаар батлагдаад бэлэн болоод байгаа. За энэ бүгд одоо бодлого баримтчдыг тавхан эрүүл мэндийн яамны вебсайтаар одоо ажилтаа хэрэгжүүлж байна. За баярлалаа. Тэгээд ингээд бодлого гарчдаг, стандарт гарчдаг, удирдлагч гарчдаг. Энэгээр ерөөсө сургалт хийдэг учраас хэрэгжүүлэх хүмүүс маань удирдламжаа мэддэггүй, стандартаа мэддэггүй, бодлогоо мэддэггүй. Ийм дутагдал өнгөрсөн одоо энэ зүйлээс бид нар ийм сургамж авлаа. Тийм учраас эрүүл мэндийн яамнаас бол эрүүл мэндийн хөгжлөлтөд хамтраад эрүүл мэндийн салбарын шинжилгээний асуудлаар бүх эрүүл мэндийн байгууллагууд сургалт хийгээ. Сая хэллээ одоо асрагч цэвэрлэгч нараа бид нар сургая. Яаж цэвэрлэж ёстой гэдгийг мэдэхгүй нэг ачуураар нэг шалаа арчаад, нэг ширээгээ арчаад, нэг цонхоо арчаад хийж явж болохгүй. Тийм учраас 5 өнгийн ачууртай одоо энэ 2012 оны давсан орлогоос энэ байгууллагууд хуваарлагдаж байгаа энэ өнгөд эхний ээлжинд бид нар зориулалтын хувьтай болно, цэвэрлэгээний хувьтай. Зориулалтын одоо 5 өнгийн ачууртай болно. Зориулалтын гар угаах одоо энэ эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх анхан шатны наад захын энэ юмнуудаа бид нар эхний ээлж шийдэе. Тийм учраас энэ чиглэлээр эрүүл мэндийн яамтай одоо гэрээ байгуулах төсөл дотор хамгийн эхлээд энэ саяны халдвар хамгааллынхаа юмнуудыг оруулаарай. За асрагч үйлчлэгч нараа ялангуяа мэдээллийн ажилтнараа сургах энэ хөтөлбөрийг манай эрүүл мэндийн хөгжлийн төв хөтөлбөрийг гаргаад ойрын үед бол одоо ингээд Улаанбаатар хотоос эхлээд сургалтаа явуулах хэрэгтэй. Програмаа гарга, хөтөлбөрөө гарга, хүмүүсээ ингээд ажлын цагаар нь байдаг юм уу эсвэл байгууллагаар нь очиж заадаг юм уу? Энэ хөтөлбөрөө хурдан хэрэгжүүлж энэ асрагч үйлчлүүлэгч нараа ажиллаа яаж хийх вэ гэдэг мэдлэг мэдээлэлээр нь хангаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг бас та нартай хэлмээр байна. За ингээд өнөөдөр яг та бүхэнд мэдээлэл баяр наадмын үеийг хэн ярих вэ? За баяр маягаар. Баяр наадмаар юу анхаарах вэ? За та бид бүхэн одоо нөгөөдөр Монгол төмний үндэсний баяр наадмыг нэмэлт өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулаад эрүүл мэндийн байгууллагын одоо эдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байд мөн одоо болцсохгүй үйлчлэл эндэгдэл ноцтой алдаа зохицлоос одоо сэргийлэх зорилгоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд дараах арга хэмжээнүүдийг одоо шуурхай зохион байгуулалтыг одоо зөвлөж авч байна.
Үүнд юу вэ гэхээр нэгдүгээр нь баяр наадмын үеэр өөрөө хөгжиж байгаа эмч эмнэлгийн мэргэжил одоо өндөр сонирхол хэмжээтэй байж ажлын байранд мөнгөдөг одоо журам дүрмөө бүрдэж ажиллана. Мөн нөгөө талаар одоо төрийн албан хаагчийн ёс зүй одоо чанд сахиж одоо ямар ч нөхцөлд одоо холбоо барих боломжтойгоор одоо өөрийнхөө ажлын байрны үргийг гүйцэтгэх бэлэн байна гэдэг. За хоёрдугаар нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдүүлэхгүй шатлал хоорондын одоо шилжүүлгийн асуудыг маш одоо шуурхай зохион байгуулах шаардлагатай. За гуравдугаар нь одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга эрхлэгч одоо захирлнаар баяр наадмын үеэр гар утсаа бол нээлттэй байлгана. Ягаад гэвэл одоо гинтийн юм гарахад холбоо ярих шаардлагатай. Энэ учраас бүгд гар утсаа нээлттэй байна. За энэ одоо баяр наадмын үеэр эмнэлэг дээр одоо туршлагатай эмч нарыг жижүүрт гадах, хариуцлагатай жижүүрийг мөн алсын дуудлаганд явж одоо ажиллах эмч нарыг одоо батлагдсан хуваарийн дагуу одоо бэлэн байдал эмнэлгийн хэрэгслийнх нь одоо нөөцийн хамтад бэлэн байлгаж байна. За хүндэрсэн өвчтнүүд их хүүхдүүдийн тусламжийг шуурхай үзүүлэх зорилгоор эмч нарын зөвлөгөөнийг одоо шаардлагатай маш хурдан одоо консультинг хийж тухайн өвчтний одоо орчлон эмчилгээний асуудлыг бол шуурхай шийдвэрлэх ёстой. Энэ дээр бол үндэсний одоо эрүүл мэндийн яамны мэргэжлийн одоо тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд мэргэжил арга зүгээр удирдах ажиллана. За мөн эмч эмнэлгийн ажилтнууд одоо анхаарал одоо судрах, хариуцлага авах, ажлын байраа орхиж явах, ажлын байрандаа султууруулах ундаа хэрэглэх зэрэг асуудлыг гаргахаас одоо эрүүл бүх шатны байгууллагын дарга нар бол энэ дээр хяналт тавьж одоо чиглэл хийж ажиллана. Мөн алсын тулд болцсошгүй одоо ялангуяа одоо эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтц барилга байгууламж одоо сантехник халаалтын системийн хөгжил бол үнэлгээ хийх ёстой. Тэгээ үер усны аюулс болгоомжлох бэлэн байдлын төлөвлөгөөг идэвхжүүлэх энэ арга хэмжээнүүдийг бол тавьж байна. Мөн одоо бидний гол одоо эрсдэл бүлгийн хүмүүс төрөх төрсөн эхчүүд ихийн амрах байранд бол тэрийг урьдчилан авчирч одоо төрөх үйл ажиллагааг зөв одоо үнэлэх холбогдох хэмжээг шуурхай зохион байгуулна. За өвчтөн үйлчлүүлэгч эмнэлгийн ажлын аюулгүй байдал тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахад бүх нийтийг хамарсан осол эмнэлэгдэл мөн халдварт өвчнөд дэгдэлт гарах тусламж үйлчилгээний нөхцөлтэй алдаа зөрчил гарах одоо эрүүл мэндийн яам одоо холбогдох байгууллага маш шуурхай мэдэгдэх ёстой. Эрүүл мэндийн яам дээр манай эрүүл мэндийн яам дээр бас эрүүл мэндийн сайдын тушаалаар шуурхай удирдлагын баг ажиллаж байгаа. Ямар нэгэн нөхцөлтэй зөрчил хариу арга хэмжээг авахд тэд бэлэн байгаа. Эрүүл мэндийн яамны 3-23-002 гэсэн утсан дээр хариуцлагатай жижигрүүд бол ажиллана. За. Түрүүний хурал дээрээс түрүүний нөө эмнэлгийн даргын хуралданд нэг бэрүүл үндэсний гэмт хоёр даалгавар өгсөн. Хоолны хордлогоос өвчнөд нар одоо наран зохиол өснөөс ихлээр сургалтаа явуулсан. Гэсэн нэг яриад та. Үндэсний баяр наадмын үеэр гарч болох болшгүй хоолны хордлого болон төлөвлөлт наран зөвхөн хэрэглээд хүн амьд бүргэг цааны сонсохгүй нэрээ. яахан юм. Энэ юм байна. Яшаа. Бэс өндөр л. За үндэсний баяр наадмын үеэр тохиолдож болзошгүй хоолны хордлого, наранд зохиолох, төлөв зэрэг өвчнүүдэд сэргийлэх зорилгоор манай төвөөс олон нийтийн радио, телевиз, өдрийн сонин, зууны мэдээ сонинд цуврал нэвтрүүлэг ихтгэлүүд бол хэвлүүлж байгаа. За энэ одоогийн байдлаар бол 2 ярилцлага, 1 нийтлэл болвол өдрийн сонин, зууны мэдээ сонин гараад байгаа.
Ярьчлаа. За түүнээс гадна хоолны хордлогоос сэргийлэх зорилгоор хүн амд санамж тараахаар хэвлүүлээд байна. Тэгэхээр байгууллагатай өгмөдөө. Аймагуд руу өөрийнхөө вебсайт нь ямар нэг вебсайтн дээр тавиад энэ газруудыг аваад хүмүүстээ хүргэх гэж байна. За тэгэхээр энэ талаар эрүүл мэндийн яамны вебсайт дээр материалаа байрлуулна. Тэгэхээр энийг хүн амдаа өөрсдийнхөө зохион байгуулж байгаа наадмынхаа үеэр тараахаар ингэж байгууллагуудаас аймагуд бол арга хэмжээ авах хэрэгтэй байна. За ойн баяр тохиолдож байгаа 5 аймагуудад бол хуваарлаад наадмын дараа хөргүүлэхээр бэлтэж байгаа. Улсын баяр наадмын үеэр бол морины уралдааны хэсэг дээр үндэсний баяр наадмын тэмдэглэл хүрээлэн дээр бол манай хүмүүс өөрсдөө ажиллаж тараах болно. Тэгэд юу гэж байгаа? Наадмын нэг тэр цагаан холоогоор ярьдаг штеп. Тэрүүгээрээ наадмыг явуулж байна. Аймаг болгоно. Тараахаас илүү байнга ярьж. За тэгэхээр үндэсний баяр наадмын үеэр одоо нийтэд хүн амдаа зориулаад аймагуд цагаан хоолойгоор бол энэ сонин дээр гарсан нийтлэл болон эрүүл мэндийн яамны вебсайт дээр тавигдах мэдээллийг бол бүргээрээ. Наадмын манай хариуцсан шүү. Манай хариуцаад гэмтэл хүүд одоо худаг дээр яг юм уу? 100 манай хосоо хүнээ бэлдээд хурц юм бэлдсэн. Хэлж яриад гэж яаж шүү дээ. За өөр асуулт байна уу? Асуулт байна уу манай дараараас? Тэгээд уул нөгөө эрүүл мэндийг дэмжихээс мөн гаргая гэсэн төсөвлөгдөг учраас урахгүй гэдэг. Тэгээд энэ санамж юмнууд юм. Тэгээд бид нар өөрсдийнхөө хэмжээгээр л хамгийн боломжтойгоор хэвлүүлсэн 5,000 ширхэг хийсэн. Манай одоо хамгийн вебсайт дээр тавьж. Тэгээд хийсэн дэвш. Тэгээд наадмыг нөгөө юугаар эпимер юугаар явууд олон нөгөө цагаан явуулах хэрэгтэй шүү дээ. Зарлаад байдгийг хажиж байна те. Тэрүүгээр л явуулж бүх хүн сонсож шүү дээ. Заавал тэрийг хэмж яа. За өөр юм байхгүй тэгээд ингээд дуусахгүй дээ. За өөр асуулт байна уу? Манай газрын дараа нар хөдөө орно. Дараа байна уу? За ийм За сайн байна уу? За би асуулт байна. Одоо 2014 оны эсрэг төсөл хийгдсэн. Энэ дээр одоо жишээлбэл Өрхийн эрүүл мэндийн төвийн стратеги баталгаа гарсан гэж санагдав. Тэгэхээр нөгөө Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтээгч байгаа юм нь болохоор энэ стратеги баталгаа гараад ирэх юм бол нэг иргэнээр тооцсон зарц мэдээж өөрчлөгдсөн. Тэгэхээр 11 оны өмнөх оноос нэг иргэнээр тооцсон зарцаараа бид нар төгсөө хийх юм уу? Тэгэхээр стратегиэр шинжлэхсэн өөр юмар хийх юм уу гэдэг нэг асуулт байна. Хоёр асуулт нь болохоор энэ саяхан энэ сайт дээр би өчтөр нэг мэйл яалтаа юмар явуулсан байсан. Энд дээр нөгөө нэг сумын эрүүл мэндийн төвлөр ихтэй сайт болоод тэгээд дэв над янз нь асуусан. Нэр батлаа. Яг болов ийм хоёр байна. Энэ сумын эрүүл мэнд өрхийн эрүүл мэндийн төвийн нөгөө санхүүжилтийн асуудлаар энэ жил бид нар 16 тэрбум төгрөг нэмж тавьсан байгаа шүү дээ. Нэг иргэнд оногдох зардлыг өнөөдөр нөгөө 20 орчим мянган төгрөг байгааг бид нар энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 50 мянга төгрөгөд 16 оныхоо энэ төсвөөр 14-өөс 16 он дээр нэмж 16 тэрбум төгрөг оруулсан байгаа шүү. Жилээр үе шаттай нэмгээс биш гинтхэн одоо $60 төгрөг болцоог байгаа гэдгийг ойлгож байгаа гэж харж байна. Ингээд үе шатаагаар энэ засгийн газрын одоо энэ 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд нэг хэрэгэнд оногдох зардлыг 50 мянга төгрөгөх ийм зорилт тавьж ажиллаж байна шүү. Яам. Хоёр дахь нь сонсогддоггүй нөгөө сумын юмдаг яасан гинэ? Сумын юмдын нөгөө өөрсдөө ашиглаад дээвэр юунд нь яах вэ? Наад яг бичээд явуул дээвэр нуурсан юм. Ууц юм. За тэрийг судалж байгаа тэгээд хариу өгнө мэдөө. За тэгвэл ингээд энэ асуулт нь арганыг асуулт байна. юм бэ? Арган нэстимгээр ариун байна. Та бүхний өдрийн амгалан айлтгая. Манай Арангаа аймгийн нэстимтэй тархин эрүүл мэндийн яамд хандаж нэг энэ захын Арангаа досон цэнгэл гэсэн 3 газрын 90 жилийн босцоотой холбогдуулаад иргэдийн одоо хөдөлгөөн зам тээврийн ачаалал одоо ихсэж байгаа. Энэтэй холбоотойгоор одоо бас гэмтлийн мэд засал анхлог гэмтлийн одоо баг ашиглаж өгөөч гэсэн хүсэлт явуулсан юм аа. Тэгээд энэ ирэх
боломж байгаа юу? За манайх өнөөдрийн байдлаар антициклогийн одоо ганцхан эмчтэй байгаа. Энэ маань одоо баяр наадмын үеэр нэлээ одоо ачаалал ирэх осол гэмтэл гарсан ийм тохиолдолд нэг хүн одоо хаанаас хүрэх юм боломжгүй. За манай нэг эмч бол одоо хувийн шалтгаанаар шийдсэн. За нэг эмч маань эрүүл мэндийн шалтгаанаар одоо гадаадд явж эмшүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас өнөөдөр одоо ганц эмчтэй байгаа. За мэдээний зарим эмч амарсан одоо 3 мэдээний эмч ажиллаж байгаа учраас одоо ачааллын хувьд бол хэцүү байгаа. Сүүлийн үед одоо манай аймагт бол за тэрийг тайлбарлаад яг гэмтлийн эмч анестезиологи эмч хэрэгтэй байгаа мó баярын үеэр юм уу хэд ямар хугацаатай юм? Баярын үеэр яг одоо энэ ачааллаа байгаа үед одоо ажил зөгөөч одоо 90 жилийн ялангуяа 7 сарын 25-наас 8 сарын 1-ний хооронд одоо нэг баг ажил болно тэрийг болно наах чинь зохицуул 25-наас 8 сарын 1-ний хооронд юм байна шүү дээ тий. За зэрэг болно. За баярлалаа. За маргааш. За тэгвэл ингээ өнөөдөр сайхан баярлцаагаар та баярын мэнд хүлээс өгөөе. Тэвэр сайтын дээр тавьчих. За